Улаанбаатараас ярьж байна. Улаанбаатарт 11 цаг 48 минут. Сөний дэлгэр соёлдонор тэрэм дэлгэр хүнийг түгэн тарэм үнэн монхот садгам үлгэрийн төгсгөл шиг амар амгаланга Монгол түмнэрийн гэтлэх болдгоо. Эрхэмсэг ноёд хадагтай хүндэт зочдоо бүрэн эрхэд тусгаар Монгол улсын иргэдээ улсын төв намын санд морлон саадсан зочид гүйчдээ та бүхэндээ үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргэ мандуулсны 114 жилийн баяр төмөдийг айлтгаж шинэ өдрийн цаг завлагтан бэлэгдэн мэндчилээ. Эрхэм зочид гүйчдээ өнөөдрөөс 114 жилийн өмнөх өнөөдөр энэ цаг дор бидний өмнө дурайх энэ замаар богдын шар ордныг чиглэсэн төрийн хийгээд ард олны цуваа жигсаад нөмөрч хааны ордны өмнөх талбайд эзэн богд Чингис хааны алтан ургийн хан ноёд ихс дээдэс ламба хар даяар Монголын төлөөд оролцсон төрийн их яслал болжээ. Энэ бол хүн нүгүрнээс ихтэй хүчирхэг их Монгол улсын галгуудамд дахин сэргэж байгаа түүхэн үйл явдал байсан юм а. Энэ бол их эзэн богд Чингис хааны өр хойчос эрдний түүхтүүд улсаа сэргэн байгуулж тусгаар тогтносон бие даасан улс болсноо дэлхийн нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа. Энэ өдөр нийслэл хүрээ баяр багтлаар салгиж Монгол хүн бүрийн магнай тэрийж ядарсан монголчуудын царайд цогийн наран гүйж гэрэлсэн эрхэм сайхан өдөр байлаа. Өнөөдөр бол монголчуудын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргэ мандуулсан тусгаар тогтнолын их баярын өдөр. Зочид гүйчдээ Монгол улсын үндэсний намын сангаас энэ өдөр 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнолын бэлэг дэмдгүүдийг залсан бэлэгдэл хүндэтгэлийн талбай мандуулах ёслол богд хааны намын сангийн намтан шитгэн болсон ёсон ширхэг судар ном сурвалж бичгээс бүрдсэн богдыг намтан үтсэглэн Дэлгэр худагтын түүхэн өвийг дэлгэрүүлэх чиглэсэн худагт Латимор хоёр төслийн нээлтийг тус закон байгуулан та бүхнийг хүндэтгэн урьж ирүүлээд байна. Ингээд та бүхнийхээ өмнө Монгол улсын үндэсний намын сангийн захирал Монгол улсын соёлын гар яац зүтгэлтэн хадагтай баяр хүүгийн чин хорлоод урьж байна.
За та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргье. Цаг хугацааны эргүүлхэн дотор улс гүрэн минь мандан бадарч өхөн доройтож сэргэн мандсан гэд олон түүхэн үйл явдлыг дамжуулсан. Тийм ч учраас 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолон сэргээ мандуулсан үйл явдлыг үеийн үед ашиг дурсан санаж төрийн сануулга болгон урагш дэвшин хөгжих Монгол улсын ирээдүйн замналд үргэлж мартагдуулахгүйгээр дурсаж байх нь Монголын хойч ирээдүйд нэн тустай хэмээн үздэг Монгол улсын үндэсний номын сангаас эрхлэн богдын номын ордныг архивлан хадгалж байгаа хамт олонны хувьд жил бүрийн энэ өдрийг ёслон тэмдэглэдэг байлээ. Уншигч олонний маань сэтгэлд хүртэл хамгийн дотноор дурсагдж хүлээгддэг болсон энэ баяраа өнөөдөр бид бүхэн богдын нандин хэмээх үсгэлэнтэйгээр дахин нээж байна. Ингээд та бүхэндээ үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолон сэргээ мандуулсны 114 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлээ. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа. Монгол улс хизээд мандан бадарч номын гэгээ үргэлжиж бүгэн дэлгэрч байхын үлзий өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Маш баярлалаа. Игөөрлөө эрхэм зочлоо танилцуулъя. Бэлэгдэл хүндэтгэлийн талбай мандуулах эрхэм хүмүүсээ алдаршуулан танилцуулъя. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалан Монголын гадуур үндэсний сэргээн бадраалснараа Монгол үндэсний цаашид оршин байх үндсийг тавьснараа үндэсний уламжлал зан заншил түүх соёлыг бадруулах үндэс болснороо 114 жилийн тэртех бидний өвгдөөдсөн ухаалаг бодлого шийдвэрлэх алхмын хүчээр өнөөгийн Монгол улс минь бид өхөнд ирж оршин тогтносон юм а. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярыг өнөөдөр Монголын үе мэргэд экорнчид өвгдөөдсөн хорч мэргэн ухаан эвс сарааны хүч халуун амбулын цус цэгнэшгүй нэрэ залгамжлагдсныг санаж эрхэмлэн хойч үедээ хэрэггүй ариун гордоггүй цэврээр уламжлуулах үүний тулд алсын хараа ухааны сараатай сонор соргог эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг Монгол хүн болгонд сануулгах учиртай эрхэм сайхан өдөр юм а. Ийм тулд Монгол улсын үндэсний намын сан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнолын бэлэг тэмдгүүдийг залсан бэлэгдэл хүндэтгэлийн талбайг хүнд зочдын хамтаар мандуулан тусгаар тогтнолын баяраа ёслон тэмдэглэхийг зорьсон энэ. Ингээд үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнолын бэлэгдэл хүндэтгэлийн талбайг мандуулан залах хүндэт зочид урж байна. Үндэсний намын сангийн захирлаа Монгол улсын соёлын гавьяа зүтгэлэн баяр хүүгийн чин хорлоо. Гандан төвчлөгийн хан сүрэ тэргүүн их хан басан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлэн Дэмбэрлийн чоочанц гандан төвчлөгийн гадаад харилцааны тэргүүлэгч доктор Ган хуйг таны хүндэтгэвэрээ. Монгол улсын ардын баг шинжлэх ухааны гавьяа зүтгэлэн түүхийн шинжлэх ухааны доктор профессор Жансрынгийн урангуа Монгол улсын начин төрбатын давчин сэндэ Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын баг шинжлэх ухааны доктор профессор Дулам зүүн хүрээ ташчоодын хийдийн хамба дамбучв фантастик продакшны захирал жүжигчин Бат сайхан нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Чулуун төрийн өлсөй төмөр нарыг хүндэтгэвэрье. Олнооргогцсон богд хаант Монгол улсын төрийн дуулал 100 лангийн жороолуулс дууг тусгаар тогтнолын бэлэгдэл хүндэтгэлийн талбай мандуулах ёслолд өргөн олонд өргөж өгнөх хэмээн үндэсний урлагийн их театрын гоцолдуучин Монгол улсын гавьяа жүжигчин Цогц сайхан Монгол улсын гавьяа жүжигчин Түмэн жаргал хөдөлмөрийн гавьяаны удаан түгийн аднт дуучин Наран хүү нарыг хүндэтгэе.
Нэг. Тусгаар тогтнолын бэлэгдэл хүн тэтгэлийн далбаа мандуулахаас оролцсон та бүхэндээ баярлалаа. Бэлэгдлийн тэтгэлийн удаан далбаанд анх дугаар бүгд өндрөгийн зохиосон монголчуудын цаг мөнхийн тусгаар тогтнол бэлэгдлийн бэлэгдэл цаглашгүй гэрэлт алтан соёмд бэлэгдлийн тэтгэлийн цагаан далбаанд 1911 оны цагаагчин гахаа жилийн үндэсний хэрэгжлээрийн хувьсгалаар тунхагласан олон өргөгцөн богд хаан Монгол улсын төрийн далбаа бэлэгдлийн тэтгэлийн шар далбаанд олон өргөгцөн Монгол улсын хаан ширээний богдож авсан дамхуудагт улсын их дагинд гондогдуулан хатныг өргөмжилсэн өргөмжлөл бэлэгдлийн тэтгэлийн мөн далбаанд шашин дөрийг хослон баригч наран гэрэлтэй түмэн наслаа богд хааны төрийн тамгыг тус залсан юм аа. Өвгдээдсийн халуун ам бүлээн цус цэгнэшгүй юмэр гагнагдсан бидэн дэрсэн үндэсний эрэг чөлөө тусгаар тогтол Монгол хүн бүрийн зүрх сэтгэл дэрэгчж тарих оюунаар баталгаажин байх учиртай юм аа. Өөрийн тул тусгаар тогтолын далбаа мандуулах ёслол зохион байгуулагдсан ба. Хүрцээрсэн та бүхнийг тусгаар тогтолын далбааны өмнө дурсгалын зураг татуулахыг өрөө. Дараана үндэсний намын сангийн 2 дугаар давхарт барилах үнэтэй ховор намын музейд дэглэсэн богдын нандин үсгэлэнд саатан морилно. Хүмүүс